За жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хууль одоо 2019 оны 6 сарын 6-ны өдөр Монгол Улсын их хурлаар батлагдсан. За Ганбаатар нарын гишүүдийн санаачилсан хууль. За энэ хуулийн хүрээнд Монгол Улсын засгийн газраас жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих хөтөлбөр, хоршоо хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр, ахуй үйлчилгээний салбарыг дэмжих хөтөлбөр гэсэн 3 хөтөлбөр батлагдсан. За мөн сангаас зээл олох журам бас 20 онд засгийн газраар батлагдсан. За тэгээд түрүү хэлсэн агентлаг байгуулах засгийн газрын тогтоол за бүтц оронтой стратеги батлах сайдын тушаал батлагдсан байгаа. За ер нь бол одоо төрөөс жижиг дунд үйлдвэрийн үйлчилгээг дэмжих талаар баримталж байгаа бодлогоо бол бид нар санхүүгийн бус гэж ангилж байгаа. За санхүүгийн дотор бол мэдээж одоо хөнгөлөлттэй зээл олгох, за зээлийн хүүгийн хэмжээг бууруулах, зээлийн хүүгийн татаас олгох, за тоног төхөөрөмжийн санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх, түрээсийн хүүгийн дэмжлэг үзүүлэх, татварын хөнгөлөлт чөлөөлт үзүүлэх гэсэн ийм одоо чиглэлд бол ажиллаж байгаа. За санхүүгийн бусад нь мэдээж борлуулалтын төрийн худалдаа авалтаар дэмжлэг үзүүлэх, за экспорт, импортыг орлох чадвартай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, за кадастраар үйл ажиллагаа явуулж байгаа одоо аж ахуйн нэгжүүдийг бол орон нутгийнх нь одоо нөөцтэй тулгуурлаад дэмжлэг үзүүлэх, за хүний нөөцийг нь чадваржуулах талаар сургалтууд зохион байгуулах, за бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, за шинэ бүтээгдэхүүний одоо хөгжүүлэлт R&D гэж ярьдаг одоо шинэ бүтээгдэхүүний хөгжүүлэлт судалгааг дэмжих, за гадаад дотоодын зах зээлд нэвтрэгтэн дэмжлэг үзүүлэх гэсэн ийм санхүүгийн бос чиглэлүүдийг бол барьж дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа. За бид зээл олгож байгаа энэ одоо арга хэрэгслээ өөрчлөөд ер нь бол одоо төслийг хүлээж авахдаа захимаар хүлээж авдаг болсон. За төсөл хүлээж авах ажлыг бол олон нийтэд зарлаад 30 хоногийн хугацаанд бол захимаар хүлээж авч байгаа. За тэгээд сонгон шалгаруулалтаа бол захимаар хийж байгаа. Энэ одоо төсөл сонгон шалгаруулах хорооны хурал одоо анх удаа захимаар болсон. За мөн одоо энэ ажлуудыг хийхдээ бол авилгатай тэмцэх газраас сургалт аваад, зөвлөмж аваад ингээд албан агчдаа бол бас одоо эрсдлээс хамгаалсан ийм сургалтыг хийсэн. За төслийн наривчлсан шатны судалгааг бол яалтч байхгүй газар дээр нь очиж үзэх ёстой. За энийг бол нийтдээ 7-800 аж ахуйн нэгжид манай жижиг дунд үйлдвэрийн газрын албан агчд бол улс орон даяар явж үзсэн байгаа. За мөн одоо албан агчдаа чадваржуулах талаар сургалтуудыг одоо олон улсын байгууллагуудтай хамтар зохион байгуулж байгаа. За энд жишээлбэл одоо USAID буюу одоо Америкийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагатай хамтарч сургалт зохион байгуулсан. За JICA-тай бол нэлээд олон удаагийн хамтарсан сургалтуудыг зохион байгуулсан. За Монгол Японы төв бол сургалтууд зохион байгуулж байгаа. Энд бас бид нар хамтарч ажиллаж байгаа. За худалдаа аж үйлдвэрийн танхимтайгаа бас хамтарсан сургалт үзэсгэлэн арга хэмжээнүүдийг бас зохион байгуулдаг. За гэх мэтлэн ингээд одоо сургалт арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажиллаж байгаа. Нэлээд олон ажлууд энд байгаа. Энд одоо ихэнх нь дурддаггүй байна уучлаарай. За ер нь жижиг дунд үйлдвэрийн салбарт яг энэ ковидын үед ямар арга хэмжээ авчих юм бэ гэж. За энэ арга хэмжээнүүдийг бид нар авахтаа бол бас тооцоо судалгаанууд хийж үзсэн. За зарим одоо хүмүүс бас шүүмжилж гин гинтийн шийдвэрүүд гарлаа гэж. Тэгэхээр энд бол гинтийн шийдвэрүүд гараагүй. Урдчлаад дотооддоо судалсан гадны одоо донор байгууллагууд одоо өнөөдрийн энэ арга хэмжээ маань ч гэсэн одоо ковидын үед ер нь Японы засгийн газар ямар арга хэмжээг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй бодлого баримталж байгаа бэ гэдгийг одоо туршлах судалж байгаа нэг ийм хэлбэр гэж үзэж байгаа. За яг ийм арга хэмжээг бол бид нар эдийн засаг хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагатай хийсэн. За JICA-тай өнөөдөр 2 дахь удаага хийж гин. За Европын холбоотой хийсэн. Европын сэргээн босгол төгжлийн банкныхантай хийсэн гэх мэтлэн одоо
үе шаттайгаар хийж байгаа. За энэ хүрээнд хийсэн ажлаа одоо базаад томхнуудын тав хүндэд танилцуулъя. За нэгдүгээрт нь бол одоо ковидын коронавирус халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг бол 2020 оны 4 сард Улсын их хурлаас баталсан. За энэ батлагдсан хуулийнхаа хүрээнд аж ахуй нэгжийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс чөлөөлөх ийм шийдвэрүүд засгийн газар гаргасан. За уул уурхайн бус экспортын болон жижиг дунд үйлдвэрийн салбарыг дэмжихэд зориулсан урт хугацаатай санхүүжилтийг олгож эхэлсэн. За энэ нь бол одоо нөгөө рефо арилжаа гэж хэлээд байгаа. Арилжааны банкудаар дамжуулаад өмнө авсан аж ахуй нэгжүүдийн одоо өндөр хүүтэй зээлийг 10.5%-аас хэтрэхгүй байхаар за тэгээд үндсэн төлбөрийг нь 6 сараас багагүй хугацаанд чөлөөлөх ийм одоо бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлээд ажиллаж байгаа. За дөрөвт нь зээл эргэн төлөх хугацааг бол хойшлуулсан. За 2020 оны 4 сараас 7 сарын хугацаанд Хүнсүдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын тушаал засгийн газрын тогтоол гарч эхнийх нь хойшлуулсан. За энд бол гол нь одоо зөрчилгүй буюу одоо хэвийн нөхцөлд байгаа аж ахуйн нэгжүүд бол хүү үндсэн төлбөр хүүгээ хойшлуулсан. За хоёрт нь одоо сая 20 оны 11 сарын 1-ээс 21 оны 7 сарын 1 хүртэл мөн одоо үндсэн төлбөр хүүг хойшлуулах засгийн газрын тогтоол гарсан. Энэ хүрээнд Хүнсүдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын бас тушаал гарсан. За ингээд бид нар одоо хүсэлтүүдийг хүлээж авч байгаа. За арилжааны банкаар дамжуулаад авсан аж ахуйн нэгжүүд бол арилжааны банкнд хүсэлт гаргана. За сангаас шууд авсан аж ахуйн нэгжүүд бол санд хүсэлт гаргана. За өнөөдрийн байдлаар нэг 200 орчим аж ахуйн нэгжүүд бол одоо хүсэлтээ ирүүлээд байна. За энэ дотор бол хэвийн нөхцөлд байгаа хэвийн зээлдэгчдч байна. За хэвийн бус ангилд байгаа буюу зөрчилтэй аж ахуйн нэгжүүд ч байна. Тэгэхээр бид нар хэвийн ангилд байгаа аж ахуйн нэгжүүдийнхийг бол яг өнөөдрийн байдлаар бид нар хойшлуулж харах амжаагүй байгаа. Оны эцэс болчиход байна. За энэ жилийн төсөл сонгон шалгаруулалтынхаа одоо зээлийг олгох гээд бүгд өндөр ачаалттай ажиллаж байгаа учраас тийшээгээ бас харах орж амжаагүй байна. Энд бас хүлцэл өчийн ингээд 25-аар төрийн сангийн гүйлгээнүүд дуусахаар бид нар үргэлжлүүлээд тэр хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийнхаа одоо зээлийн гэрээнд нь өөрчлөлт оруулаад энэ хүү үндсэн төлбөрийг хойшлуулах энэ ажлаа хийнэ. Энд ингээ ажлын хэсэг гарцсан байгаа. За хэвийн бус ангилд байгаа аж ахуйн нэгжүүд бол харин одоо зөрчлөө арилгаад ингээд бас энэ зээлийн үндсэн төлбөр хүү хойшлуулах энэ засгийн газраас гаргасан бодлогод бол хамрагдах боломжтой. Тийм учраас одоо зөрчилтэй байгаа аж ахуйн нэгжүүд маань та бүхэнд бас олгож байгаа нэг боломж гэж харж энд бас хамтарч ажиллах шаардлагатай гэж үзэж байна. За мөн одоо сангаас олгосон хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах. За энэ бол түрүүчийнхтэйгээ ижилэх юм байна. Сайдын тушаалыг бичсэн байна. За 6-т нь нийгмийн даатгал шинтгэлийн төлөлт дотор нөгөө одоо хугацаа хэтэрсэн алдан торгуулиас бол чөлөөлөх ийм шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл хуулийн хугацаанд тайлгнагдсан боловч нөгөө төлөхгүй байгаа алдан торгуулийг бас авдаг. Тэгэхээр энд бол тайлгнчаад алдан торгуулгүйгээр дараа нь төлөх ийм боломжийг олгосон. За хүнсний хангамжийн доктортой байдлыг хангах зорилгоор зарим нэрийн хүнсний барааны импортын болон гайлын импортын буюу одоо гайлын албан татвар нөөтийг бол чөлөөлөх энэ хуулийг бол сая нэг сар хүрэхгүй хугацааны өмнө бол улсын хурлаас баталсан. За 8-т нь бол түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгж байгууллагын аж ахуйн нэгжийн орлогын албан татварт бол хөнгөлөлт олгох ийм бас одоо шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл түрээслэгч байгууллага нь түрээслүүлэгчтэй хөнгөлөлт үзүүлсэн тохиолдолд одоо тухайн аж ахуйн түрээслэгч аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг одоо бууруулах ийм шийдвэр гаргасан байгаа. За 9-т нь бол төрийн байгууллагад одоо
нийлүүлсэн бараа үйлчилгээний төлбөрийг бол түргэн шуурхай барагдуулах ийм үүрэг чиглэлийг бол Монгол улсын ерөнхий сайд ухнаагийн хүрэлцэхгүй бол үүрэг өгсөө төрийн байгууллагуудад. За 10-т нь бол татварын хөнгөлт үзүүлж байгаа. За энэ бол 2024 он хүртэл үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл 2020 оны жилийн эцсийн байдлаар татварын тайлангаараа гарсан алдагдлаа эх 4 жил буюу 24 он хүртэл одоо хугацаанд ингэж хасад тооцох ийм зохицуултыг бол оруулж өгсөн байгаа. За татварын алданг торгуулаас чөлөөлөх буюу одоо мөн энэ нь 21 оны 7 сарын 1 хүртэл үргэлжилж байгаа. За тухайн төрлийн албан татварыг хууль заасны дагуу ногдуулж хугацаанд нь тайлгнсан боловч албан татвар тооцох зөвлөх гэж тооцох алданг торгуулаас нь чөлөөлсөө. За мөн одоо хөнгөлөлттэй зээлийг олгож байгаа одоо яг үйл ажиллагаа нийт явагдаж байна. За энэ жилийн хувьд бол та бүхэн маань мэдж байгаа 1579 аж ахуй нэгж ирүүлсэн. За эндээс бол нэг 270-80 аж ахуй нэгжүүл бол ямар ч байсан өнөөдрийн байдлаар одоо зээлээ авахаар шийдэгдсэн юм байгаа. За энэ тоог бол бас боломжоор бид нэмэхээр ажиллаж байна. За 13-т нь бол төрийн байгууллагууд дотоодын бараа бүтээгдэхүүнийг худалдаж ав гэсэн ийм шийдвэрийг гаргасан. За энэ бол одоо Япончуудын одоо бас хийж исэн ийм том дуршлаг. Монголчууд сүүлийн үед бас энэ Япон солонгосчууд эх оронч худалдаа авалт хийдэг энэ сайхан дуршлагыг бол бас нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Энэ тал дээр бас JICA-гийнхан маань одоо тухайн үед буюу одоо эдийн засаг хүнд байх үед, дайны дараах үед Японы ард түмэн, Японы засгийн газар одоо яаж ажиллаж өнөөдрийн энэ өндөр хөгжилтэй болсон талаараа бас бид бүхэнд дуршлагаасаа хуваалцахыг хүсэж байна. Яг ийм бодлогууд бариад Японы ард түмэн бол одоо ингэж улс эх орноо хөгжүүлж чадсан юм аа. Ингэж байж одоо хүмүүсийн сэтгүүг өөрчилж одоо Япон бараагаа худалдаж авдаг. Ингээд Япон бараа нь одоо цаашаа бүтээгдэхүүнээ хөгжүүлээд экспортод гаргах, за гаднаас орж ирж байгаа импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх, түүнээс давсан чанартай болох ийм ажлуудыг хийсэн бэ гэдгээр бас туршлага хуваалцахыг хүсэж байна. За мөн одоо цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрөөс чөлөөлөх 7 сарын 1 хүртэл ийм шийдвэрийг гаргаж Монгол улсын ерөнхий сайд ухнаагийн хүрэлцэх танилцуулсан. За энэ бол одоо маш том дэмжлэг болсон гэж одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид маань одоо манайд хандж байгаа. Ийм одоо баярлсан, талархсан бас сэтгэлүүд ирж байгаа. Тэгэхээр энэ бол бас зөв шийдвэр байсан юм а гэж харагдаж байгаа юм. За одоо бид одоо JICA-гийн 2 виштэй зээлийнхэн талаар та бүхэнд товчхон танилцуулъя. За төслийн өдөрт хороонд бол дарга нь хүн сүдэ аж ахуй хөнгө үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга байдаг. За ингээд гишүүдэд нь бол хүн сүдэ аж ахуй хөнгө үйлдвэрийн яамны төлөөлөл, сангийн яам, байгаль орчин аяж үйлчлэлийн яам, Монгол банк, за манай газар, үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим гэсэн ийм төлөөллүүд бол төслийн өдөрт хороонд байдаг. За мөн одоо төслийн нэгж ажиллаж яг техник ажлуудыг бол хийдэг байгаа. За ингээд голомт хаан, хас, худалдаа хөгжил, Гавтран, төрийн банк гэсэн банкудаар дамжуулж энэ 2 виштэй зээлээ олгодог. За өнөөдрийн хүртэлх хугацаанд бол нийтдээ 880 төсөлд одоо 880 төсөлд бол энэ зээлийг олгосон байна. За ингээ 312 тэрбум төгрөг олгоно гэдэг бол Монголын зах зээлд JICA-гийн 2 виш шаттай зээл бол маш их одоо үр дүн гаргасан гэж харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл Монголын 880 аж ахуй нэгжийг одоо өсөж боочход нь за зах зээлд ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийж одоо Монголын эдийн засгийг тэлэхэд бол томоохон ач холбогдолтой төсөл болж байгаа JICA-гийн 2 виштэй зээл. За мөн энэ төсөл маань бол Монгол орон даяар болдог, хамрагддаг, нутаг дэвсгэрнэ. За энэ төсөл хэрэгжснээр бол нийтдээ 13800 ажлын байр шинээр болсон гэсэн ийм судалгаа байд юм байна. За энэ дотроос хамгийн их олгосон одоо
одоо салбар бол боловсруулах үйлдвэр. Өөрөөр хэлбэл JICA-гийн 2 үе шаттай зээл маань яг боловсруулах үйлдвэр буюу үйлдвэрлэл талдаа илүү дэмжлэгүүд нь очисон учраас үйлдвэрлэгчд бол хамгийн том дэмжлэг болж байгаа. За ер нь бол манай одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн нэг 50% нь бол үйлчилгээний салбарт хамаарч байгаа. Үйлчилгээний салбарт. Гэтэл JICA-гийн 2 үе шаттай зээлд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 60% нь боловсруулах үйлдвэр, 20% нь л одоо үйлчилгээний салбараас авсан байна гэж ингэж харагдаж байгаа. За ингээд эндээс бол ер нь одоо судалгаа хийгээд ингээд үзэхээр энэ 2 үе шаттай зээл маань нэг талдаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, за нөгөө талдаа байгаль орчныг хамгаалах ийм зорилготой. За энэ дотроо бол энэ түрүүний 880 төслийн 105 нь бол байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлсэн төслүүд байна. За ингээд энэ аж ахуйн нэгжүүдээс судалгаа хийгээд үзэхэд бол төсөлд хамрагдсан аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого 30%-аар нэмэгдсэн. За энэ бол маш том үзүүлэлт. За энэ зээл маань бол маш өндөр одоо үр дүнтэй байгаа. Чанаргүй зээлийн хэмжээ нь бол 5%-тэй. Өөрөөр хэлбэл Монголд хэрэгжиж байгаа одоо төсөл хөтөлбөрүүдээс бол хамгийн сайн байгаа гэж. За ингээд энэ юун дээр бол одоо дэлгэцэн дээр слайдн дээр бол 880 төсөл маань одоо орон нутгуудад хэд байгаа юм бэ гэдгийг ингээ харагдаж байна. Жишээлбэл Сүхбаатарын аймагт 3 байхад орнуудад 16 хэрэгжсэн байна гэдэг. За нийт энэ 880-ийн 38% нь бол хөдөө орон нутагт энэ зээл олгогдсон байгаа. За 20 онд бол нийтдээ 28 төслийн нэгжид бол өсөлтөө өгсөн. За гэхдээ энэ дээр нэмээд манайд одоо хандсан жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгож байгаа зээл хамрагдъя гэсэн 35 аж ахуйн нэгжийг бол бид нар JICA-гийнхантай яриад том өндөр дүнтэй буюу 300-аас дээш санхүүжилт хүссэн аж ахуйн нэгжүүдээ бол JICA-гийн 2 үе шаттай зээлийн төсөл рүү шилжүүлсэн. За ингээд эндээс бол бас тодорхой аж ахуйн нэгжүүд бол санхүүжилтээ авсан байгаа. За өнөөдөр бас төслийн өдөр тохороо 16 цагаас хуралдана. За энд 7 аж ахуйн нэгжийн одоо зээл хүссэн асуудал орж ирж байгаа. Ингээд хуралдаа шийдвэрээ гарганаа. За JICA-гийн 2 үе шаттай зээлийн хэрэгжүүлэх нэгжид шууд одоо хүсэлт гаргасан энэ 28 төслийн хувьд бол нийтдээ 15 тэрбум төгрөг хүссэн байгаа. За эндээс бол 22-т нь олгогдоод байгаа. Буюу 11.7 тэрбум төгрөг. Үүний 14 нь Улаанбаатарт, 8 нь орон нутагт юм байна. За энэ одоо төслүүд хэрэгжснээр бол нийтдээ 250 ажлын байр шинээр бий болох юм байна. За JICA-гийн 2 үе шаттай одоо зээл төслийнхэн болон JICA-тай одоо бид нар бас хамтарч ажиллаж байгаа ийм чиглэлүүд байна. За мөн одоо хамтарч ажиллах саналууд бас байгаа. За бид нар жижиг дунд үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа албан агчтай чадахжуулах ийм дотоод гадаадын сургалтуудыг хийдэг. Энэ дээр бас JICA-гийнхэн маань тусалдаг. За манай албан агчд болон жижиг дунд үйлдвэрийн орон нутагт ажиллаж байгаа мэргэжилтнүүдээс бол 10 албан агчийг Японд сургалтанд хамруулсан. За дотоодын сургалтуудыг зохион байгуулахад бол хамтарч ажилладаг бас талархаж байна. За жижиг дунд үйлдвэрийн эрхлэгчдийн хүний нөөцийг чадахжуулах сургалтыг бол хийдэг. Монгол Японы төв дээр тогтмол сургалтууд хийдэг. За энд бас JICA-гийнхэн маань бас хамтарч ажилладаг тусалж дэмждэг. За мэдээж одоо сая хэлсэн санхүүгийн дэмжлэг байгаа зээл олгох. За мөн жижиг дунд үйлдвэрийн эрхлэгчдийн туршлага судлах аялал сургалтыг бол жил бүр зохион байгуулдаг. За би одоо буруу санаагүй бол өнгөрсөн жил Монголын 10 одоо компани захирлууд бол Японд JICA Монгол Японы төвийн одоо дэмжлэгтэйгээр энэ туршлага судлах сургалтанд хамрагдсан байгаа. Японд газар дээр нь очиж үзсэн гэсэн үг. За цаашид ер нь бид нар хоёр тал яаж хамтарч ажиллах юм бэ гэж. За хоёр тал гэхгүй олон тал байгаа. JICA, за Монголын жижиг дунд үйлдвэрийн газар, Монгол Японы төв, за худалдаа аж үйлдвэрийн танхим болон бусад. За жижиг дунд үйлдвэрийн агентлагийн хүний нөөцийг чадахжуулах тал дээр одоо техникийн тусалцаа
төслийн хөтөлбөр хэрэгжүүлээч гэсэн ийм хүсэлтийг бид нар өмнө дөрөвчийн бас энэ сургалтын дээр тавьж исэн. За энийг бас өнөөдөр шинээр бас хүмүүс харж байгаа учраас энэ манайх ямар санал тавьсан бэ гэдгийг товчхон бас хэлье. Тэгэхээр энэ маань ямар шаардлагатай вэ гэхээр манай албан агчид бол шинэ агентлагийн албан агчид учраас одоо ихэнх гол сүм нь бол шинээр ажиллаж байгаа. Төрийн албанд шинээр ажиллаж байгаа гадаад дотоодод сургууль төгссөн залуучууд ч байна. Төрийн албанда жижиг дундынхаа салбарт олон жил ажилласан туршлагатай хүмүүс ч байгаа. Гэхдээ бид нар агентлагаа одоо хүний нөөцийн хөв чадварчуулах буюу хүмүүсээ одоо сургаж бэлтгэх тал дээр бас нэлээд ажиллагаар хичээж ажиллаж байгаа. 21 онд бол бид нар олон одоо төрлийн сургалтуудыг хийнэ гэж төлөвлөж байгаа. За энэ дээр бас хамтарч ажиллахыг та бүхнээсээ хүсэж байна. Дотоод гадаадын сургалтууд бас энд орох бах. За JICA-гийн 2 үе шаттай зээлийн төслийн 3 дугаар үе шатыг эхлүүлэх одоо шаардлагатай маа гэж бид нар бол одоо өмнө уулзалтынхаа үеэр ярьж исэн. Тэгэхээр энийг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд бол жижиг дунд үйлдвэрийн корпорац бидний одоо үзсэн дуршлаг одоо Японы дуршлагыг судлаад үзэхэд бол Япон бол жижиг дунд үйлдвэрийн агентлагтай дахиад жижиг дунд үйлдвэрийн корпорацтай байна гэж ойлгосон. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрийн корпорац нь өөрөө яг санхүүгийнхаа үйл ажиллагааг хийгээ явдаг. Жижиг дунд үйлдвэрийн газар нь буюу агентлаг нь бодлого хэрэгжилтийнхаа үйл ажиллагааг хийгээ явдаг ийм бүтцтэйгээр явдаг юм байна гэж. Тэгэхээр Монголын хувьд бол өнөөдөр жижиг дунд үйлдвэрийн газар маань 40 хүнтэй 40 хүн энэ бүх чиглэлийг бүгдийг хийгээд ингээд хийх гээд бас амжихгүйгээд ингээд явж байгаа. Тэгэхээр үр дүн гаргахын тулд бол мэдээж нэг хүнд ногдох ачаалал бол бас хүн хийж хүрэлцгүйц юм байх хэвээр. Яг өнөөдрийн хувьд бол шинэ учраас бид нар бас нэлээд тулгамдж байна. Дээрээс нь нэг хүний ачаалал бол маш их байна. Тийм учраас энэ корпорацийг бол байгуулах шаардлагатай гэж жижиг дунд үйлдвэрийн газрын зүгээс үл үзэж байгаа. За тийм учраас энийг бол бас байгуулах талаар нь хамтарч ажиллах ийм хүсэлтийг та бүхэнд өргүүлсэн. За мөн одоо агентлагийн гэхгүйгээр жижиг дунд үйлдвэр эрхлэгчид буюу одоо аж ахуйн нэгжүүдийнхаа хүний нөөцийг чадварчуулах, бүтээгдэхүүнийг нь одоо хөгжүүлэх тал дээр дэмжлэг авах. За эксперт буюу одоо нөгөө сайн дурын ажилтан, волонтер гэж хэлдэг дээ тийм ээ. Ийм одоо хүн авч ажиллуулах ийм бас хүсэлтийг өмнө бид нар JICA-гийн талдаа тавьж байсан. Боломжтой юм а гэсэн хариу өгч байсан. За эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээр бол хоёр орны хооронд байгуулагдаад 5-6 жил болж байгаа. За энэ хүрээнд бол Монголын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн бол Японы зах зээл дээр гарах гээд одоо бид нар бас яг үнэндээ бас сайн чадахгүй байгаа. Тэгэхээр энэ дээр бас зөвлөгөө өгөөч ээ. Японы одоо стандарт яаж зах зээлд одоо нэвтрэх талаар тодорхой одоо системтэй бодлого гаргаад сургалтуудыг хийгээд бүтээгдэхүүн хөгжүүлэлт за сав баглаа бодол дээр нь зөвлөгөө өгөөд стандартыг хангуулад ингээд тодорхой одоо тооны хэдэн аж ахуйн нэгжийг ядахтаа одоо Японы зах зээл дээр ойрын хугацаанд гаргамаар байна. За мөн Япон улсад зохион байгуулагддаг үзэсгэлэн худалдаанд Монголын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг оруулахад дэмжлэг үзүүлдэг. За энэ хүрээндээ бас энэ ковидтэй үед бол бид нар одоо онлайн ийм үзэсгэлэн худалдааг зохион байгуулъя гэж ингэж бас хамтарч ажиллая гэж санал төргүүлмээр байна. За мөн одоо ковидын нөхцөл арилсны дараа бол одоо яг Японд зохион байгуулагддаг энэ үзэсгэлэн худалдаанд бол бас Монголын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг үргэлжлүүлээд бас оролцох тал дээр дэмжлэг үзүүлж ажиллана гэж итгэж байна. За бид нар сая одоо Export Mongolia гэдэг арга хэмжээг ер нь Export Mongolia гэдэг арга хэмжээг сүүлийн хэдэн жил зохион байгуулж байгаа. За энэ жилийн хувьд бол мөн одоо ковидтой холбоотойгоор бид нар цахимаар виртуал орчинд зохион байгуулсан. За энэ цахим үзэсгэлэнг бас одоо Японы зах зээлд одоо зорилтод бүлгэж чиглэсэн ийм үзэсгэлэнг бас хамтарч зохион байгуулвал ямар вэ гэдэг саналыг тав хүндээ өргүүлж байна. За зөвлөхүүд, үндэсний зөвлөхүүд,
За Японы зах зээлд гарахад буюу түрүүний чөлөөт худалдааны хэлэлцээрийг одоо хэрэгжүүлэхэд яг Японы зөвлөхүүд тодорхой аж ахуйн нэгждэр тодорхой бүтээгдэхүүн дээр одоо бас ажиллаж болох юм а гэсэн ийм санал байгаа. За энэ дээр яг тодорхой чиглэсэн тийм зөвлөх бас ажил бол их үр дүн гарах байх гэж харж байгаа. За мөн Монгол Японы төвтэй хамтын ажиллагааныхаа хүрээнд бол жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд за мөн одоо жижиг дунд үйлдвэрийн газрын төрийн албаа хаагчдад зориулсан ийм сургалтуудыг бол нэмэгдүүлж хамтарч ажиллах ийм саналыг бас JICA маань өөрөө JICA Монгол Японы төв маань одоо хамтарч ингэж олон талт болж энэ ажлыг хэрэгжүүлэх ийм саналуудыг хөргүүлж байна. За ингээд та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн одоо бидний хамтын энэ хөө одоо онлайн семинар бол үр дүнтэй болно гэж итгэж байна. Амжилт хүсье. За жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Эрдэнэ сайхан танд баярлалаа.